За юу яцхан залуусаа Children of Panic, Children of MBTC-ийн collaboration бичлэг. За энэхүү эхэлж байна. За өнөөдрийн бичлэгээр JoJo-гийн хачирхалтай адал явдлын part 2 буюу Phantom Blood-ийн талаар бол за тодорхой хэмжээний ойлголтыг өстө маш хурдан өгнө. За ер нь бол Phantom Blood дээр бол асар их хэмжээний өндөр метрээрээс 2 метрийн өндөртэй болоо залуус гардаг бол бид нар бүгдээрээ мэднэ. Ялангуяа одоо Signature болсон ора гэдэг энэ аимшигтай цохид бол ерөнхийдөө Phantom Blood-с гарсан байдаг юм аа. За ерөнхийдөө тухайн үеийн шөнийн анимнуудтай адилхан асар их хэмжээний орилон, хашхраа, зодон, тулаан, мангар булчинтай гол дөрөөд бол үнэхээр энэ анимыг бол чимж өгсөн байд юм аа. За юуны төрөнд бол Araki маань бол тухайн үед өөрийнхөө яг үндсэн юуныхаа санааг олоогүй байдаг. За тийм болохоор өөрийнхөө мангаг бол The Beast of the North Star, Hokuto Shinken, Berserk-с энэ том биетэй залуучуудын элементийг бол айгүй хэмжээнд шингээж авсан байдгаараа онцлогтой. Хамгийн анхны 1987 онд гарсан JoJo-гийн хачирхалтай адал явдал гэдэг цувралын маань зураглал бол хайрцангуй классик буюу за тухайн үеийнхаа английн иргэдийг бол айгүй хэмжээгээр харуулсан байдаг бол за энэ цаг үе өнгөрөх тусам тэр одоо өөрийнхөө үндсэн элементүүдийг одоо шингээгээд одоо бидний сайн мэддэг хамгийн сүүл гарсан Stone Ocean-ыг бол хүртэл явсан байдаг. За Stone Ocean-аас хоошоо бол ахаад 3 парт буюу одоо Johnny Joestar-ийн Steel Ball Run, за тэгээд JoJo Lion, тэгээд JoJo Land гэдэг 3 манга бол зурагдж байгаа. За 1868 онд бол George Joestar хэмээх нэгэн эрхэм одоо энэ манай үндсэн дайсны хэрэгэлдэг чулуун багийг авах. Чулуун багийг эзэмсэн нэгэн дээрэмчинд одоо дээрэмчний дайралтанд өртөн сүх төрхтэйгээ осолцсныхоо дараагаар бол Dario Brando болон Diego Brando гэх одоо хоёр хүн өөрийнх нь одоо цогцсон үхсэн байна гэж дээрэмт гэж ирж яхад нь одоо энэ хоёр хүн намайг аврах гэж байна гэсэн итгэл үнэмшлэр хандснаар болохоор за энэ бүх завхрал эхэлнэ. За ерөнхийдөө болохоор Dario Brando-ийн хүү Diego Brando гэх залуу бол ер нь бол үнэхээр хоньны арьс нүмерсэн чон байдаг. За тэгээ энэ нөхрийг л ер нь өрөвдөөд өргөж авснаас бол одоо Joestar-ийн гэр бүлийн үнэхээр аимшигтай зүйл эхэлнэ. За тэрээр аавынхын төрхөнд бол үнэхээр сайн хүний дүрээр харагдахын одоо өөрийнхөө тухайн өргөж авсан эцгийнхаа жинхэнэ хүү болох Jonathan Joestar-т бол за ер нь бол хандаж болох хамгийн хогийн байдлаар бол хандаж эхэлдэг. За нэг л өдөр манай George Joestar юун үл мэдэгдэх юм өвчин тусч одоо хэвтэрд орсон байдаг юм аа. За тэгсэн түүний одоо сайн хүү болох Diego Brando нь өөрийн биеэр Лондон орж одоо энэ хорвол ихэд байхгүй Ambrosia ч юм уу нэг тийм аимшигтай одоо сайн эмийг авчирч аавдаа өгсөн. Тэгээд одоо авчирч өгөх тэр эмийг авчирч өгөх болгонд нь одоо түүний аавынх нь бие одоо улам ихээр муудаж байгааг Jonathan анзаарч ер нь хаанаас эм аваад байгааг олохоор одоо өөрийн биеэр Лондон хотыг зорьсон байдаг юм аа. За энэ хооронд бол Diego Brando бол өөрийнхөө аав буюу одоо хамгийн анх George Joestar-ыг олсон тэр газраас олсон чулуун багны талаар асар их хэмжээний одоо судалгаа хийж эхэлсэн байдаг. За тэгээд ерөнхийдөө Лондонгоос бол Diego бол хор авчирч өгж байгаа гэдгийг мэдсэн Jonathan гэртээ өрөх үед одоо манай алдарт Dio аль хэдийн юг олсон байдаг юм аа. Одоо чулуун багны учрыг олж за энэ нь бол өөрийгөө бол өвшгүн мөнх юм цус сорогч болох чадвартай гэдгийг ойлгон өөрийн нүдэн дээр аимшигтай аратан болж хуураад. За ерөнхийдөө Joestar-ийн гэр бүлийн баг бүхэл хүнийг алж устгасан байдаг юм аа. За манайд Jonathan ийхүү явсаар байгаад Led Zeppelin буюу хамаан хэрэглэгч мөн одоо өөрийн Лондонгоос олж авсан Лондонгийн танхаа хулиган Speedwagon гэх нөхдийн хамт хамаан эзэмсч одоо Diog устгах аялалдаа гарсан байдаг юм аа. За хамаан гэдэг нь бол эртээр үеийн ерөнхийдөө эртний одоо цус сорогчдыг ангуучилж байсан өөрийн одоо дотоод одоо psychic энерги ашиглан ерөн цус сорогчтой тулдаж одоо нарны энергиээр тэднийг одоо дарж устгах боломжтой ингээд цорын ганц одоо тийм нэг овг аймаг байсан. За тэгтээ ер нь бол одоо манай Phantom Blood-ийн үндсэн 3 дайсан бол ер нь тэр чигтээ одоо энэхээр юунуудыг бол бүгдийг нь устгаж өгөө хамаа хэрэглэгчдийг устгаж өгөө болсон байдаг юм аа. За тэгээд түүний одоо үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг Led Zeppelin одоо манай Jonathan энэхүү супер чадвараа ерөнхийдөө зааж өгөх нэлээд тийм хатуу сургалтанда орсон байдаг. За тэд нар болохоор чулуун багны учрыг олох гээд хамгийн анх цус сорогчд үүссэн
нэгэн газар дээр очиход бол тэндээс бол ерөнхийдөө 2000-аас 3000 жилийн настай үнэхээр гаж бие биенийхээ дотор амьдардаг, нөгөө дотор нь чулуун дотор амьдардаг. За тийм цус сурагчдын бүлгэнд очдог. За тэгээд мэдээж энэхүү бүх новшийн үйл явдал болж байгаа хот нь Лондон байхгүй хайчих. За тэгээ манайхан маш хэмжээнд одоо орилж тулдаж зодолцсныхоо дараагаар бол тэрхүү одоо жогийн хувиргасан цус сурагчд буюу одоо гудамжны хулигаануудыг нэг нэгээр нь утгаж өгөх болд юм аа. Тэгээд энэ дээр нөгөө нэг гардаг айгүй алдартай нэг хөдөлгөөн нэг cross split thunder attack гэдэг нэг алдартай нэг юм дайралт хийх гардаг. За хэрвээ Children of the Anicot ерөөхдөө subscriber нь 50,000 хүрэх юм бол бид нар бол өөрийн биеэр бол thunder cross split attack-ыг хийж үзүүлэх байгаа. Зэ үүний дараагаар болохоор манай Jonathan Joestar одоо манай Jog одоо өөрсдийн хамгаалагчдын хамт одоо шинээр сурсан нөгөө аимшигтай хамаан чадвар ашиглан бүрөөстэй байхгүй болтон аалж устгадаг. За тэгээд ингээд бүх зүйл ингээд сайхан боллоо, амар сайхандаа жаргалаа гэдэг тэгэхээр одоо нөгөө муухан үхэж далд ордгоо гэдгийн чихээр бол ингээд Jog-ын толгой үлдсэн байт. За тэгээд одоо манай Jog-ын толгойг ингээд аваад ерөнхийдөө авсанд нь хийгээд одоо манай Jonathan одоо аз жаргалтай амьдралаад одоо American Dream-ээр шинэ амьдралаа эхлэхээр одоо Лондонгоос харан Америк руу явах хугацаанд одоо өөрийн заналтайсан Toyota ахныг удаа таарнаа. За тэгээд үүн дээр Jog-ын толгой ямар нэг байдлаар Jonathan-тэй тулдсныхаа дараагаар бол авсан дотор 200 жилийн турш одоо Jonathan-ы биеийг өөртөө дасгах байдлаар дараагийн түүх бол эхэлнэ. За дараагийн түүх бол үнэхээр онцлогтой. Тэд бол Aztec-ийн фитнес бурхад. За Dio бол ерөнхийдөө хамгийн анхны цус сурагч байгаа бие. За цус сурагчдын бүлгээс ерөнхийдөө амьд үлдсэн дөрвөн шахдаг юм вампирууд байдаг. За тэд нар бол ерөнхийдөө өөрсдөө нь тулдаж хүч төрж одоо өөрсдийнх нь тэр багных нь учрыг олох хүнийг хайн бүр бүхэл бүтэн 2000 жилийн турш одоо ингээд hibernate хийсэн байдаг юм аа. За тэгээ энэхүү багны одоо хамгийн анх үүсэл гарлыг гаргаж авсан хүн нь бол ерөнхийдөө цус сурагч Cars гэдэг нэртэй зөв одоо тийм бурханлаг оршихуй байдаг. За тэр одоо өөрийн тэр нэг Blood Rabbit гэдэг одоо тийм цуст бадмараг гэдэг чулуугаар бол энэхүү багаа итгэжүүлснээр бол наран дахь ингээд бүтэн алхаж явах бүр боломжтой бүр ингээд бүтэн бурханлаг бит болж хувирна гэдгийг бол одоо олж мэдсэн байдаг юм аа. За энэхүү чулуу нь бол ерөнхийдөө Америк руу одоо айлж явахдаа нас орсон одоо Jonathan-ы эхнэрийн одоо тэр онгоцноос аварч одоо өргөж авсан Лиза хэмээх бүсгүй одоо юунда зүйлтэнд бол хадгалагдсан байдаг. За тэгтээ тэр бүсгүй бол өөрөө бас одоо хойд эцэг гэх юм уу өргөж авсан эцгийнхээ одоо өшөөг авах зорилгоор ч юм уу ямар нэг байдлаар бол бас тийм супер хэмжээний хамаан хэрэглэгч болж хувирсан байдаг юм аа. За тэгээд энэ хүү ангийн маань гол дүр бол бидний алдарт хайртай Joseph Joestar байгаа. За тэгээд Aztec-ийн фитнес бурхадтай ээлж дараалан тулдсан. За тэгээд энэ хэсгийг бол яг үүндээ би тайлбарламааргүй байна. Яг үнийг хэлэхэд би тайлбарлаж чадахгүй болохоор та нар өөрсдөө үзэх хэрэгтэй байхаа. За үүнийхээ дараагаар болохоор биднэрт Led Zeppelin-ийн хүү Julius Zeppelin гарч ирсэн байдаг юм аа. За тэр бол Грекийн Aztec бурхтын нэг болох Вамутай тулдсан аимшигтай тулаанд бол бахархалтайгаар нас барсан. За тэгээд пастанд дуртай. За хэрвээ энэ хүү Children of the Anicot цуг маань 30,000 хандлж явбал Jojo дээр гардаг хар өнгийн буюу Squid Ink 8 альчны бихтэй пастаг бид нар хийж үзүүлэх байгаа. За энэ бол тэгтээ үнэн амлалт шүү. За үүний дараагаар бол мэдээж дэлхийн нийтээр хамгийн хүзий ядагдсан хүмүүс бол мэдээж нацист Германыхан байдаг. За энэ дундаас бол одоо танай админы үзэг дуртай хамгийн гоё дүр одоо гарч ирнэ. Энэ бол Rudolf von Stroheim Backhammer. За ерөнхийдөө болохоор одоо тухайн үеийн бүх техник технологи бол Германаас гарч ирсэн тий. Хэрвээ чи үгсэн ч гэсэндээ Герман технологийн хүчээр ахин нэг удаа амьлах боломжтой. За энэхүү манай одоо Германы агуу сайенс болон Жожогийн супер хамааны хүчээр одоо бид нар Карсыг ахин нэг удаа устгахж одоо бүр Жожо амиа хорлсон гэх мэтэр бишээ өөрөө аваад Карсыг авч явж өгсөн гэж ярьдаг. Тэгсэндээ манай хүн ямар нэг байдлаар өөрийнхөө оршуулган дээр гарч ирж байгаагаар бол гарч ирж байгаа. Энэ юу хүртэл шатсан байд. Дэлхийн 2 дугаар амьдарч хамгийн сүүлд нь бас амьд үлдсэн байд шүү дээ. За энэхүү одоо ямар ч байсан Жожо партигийн бичлэг ингээд маш хурднаар өнгөрлөө. Тэгэд уртаар хийгээхлээр энэ гаж анимыг үнэхээр тайлбарлаж чадахгүй байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай залуусаа. Та нар хөөрхөн шүү. Бид нар хөөрхөн тий. Сталинград шатсан байдаг.